За өдрийн мэнд хүргэе. За энэ хууль мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг хэлэлцэхийг бол дэмжиж байгаа. Тэгээ олон ч удаа л бас буцдаг юм шиг байдаг. Нийгэмд маш их том сэдв болол за тэгээ хэвлэлийн эрхчлөөг боомлох гэлээ, тэлэх гэлээ, дөрөвдөх засаглал гэж ингэдэг. Тэгээ энэ удаа бол бас энэ хэвлэлийн эрхчлөөний хууль их хурлд орж ирсэн ч гэсэн хэвлийнхэн бас нэлээд тийм хүлээцтэй хандаж байгаа. Сая бол би сайдын хэлснээр 3-4 удаагийн уулзалтын бас үр дүн байгаа юм байна. Энд нь бас нэлээд сайн сууж өгсөн юм байна гэж ингэж харж байгаа. За миний хувьд яг хууль мэдээллийн одоо салбар гэх үү. Тэгтэл энэ сошиал орчны асуудал дээр бид ер нь бас нэлээд одоо ер нь ямар бодлого барих ёстой байд юм болоо. Сошиал аливаа юм сайн муу талтай. Сайн тал нь бол мэдээж олон байгаа. Иргэдэд мэдээлэл маш хурдан түгдэг, нэгддэг, нэгтэрдэг. Тэгэл бараа юмаа сурталчилтгаас авахулаад зөндөөл юм байна. Ил тод байдал гэх мэтчлэнгээр үг хэлэх хэрэгчлөө инээ тэрэ бүх юм байна. Муу тал нь сөрөг тал нь юу юм бэ гэдгийг бас бид бодож явах ёстой юм болов уу гэж боддгийг. Ялангуяа энэ танхим бол бүр. Ер нь энэ 2015 оноос хойш энэ Facebook сошиал орчин нэвтэгтэй болсноос хойш 10 жилийн хугацаанд Монголын нийгэм ер нь бас яг юу олж бас юу болж байгаа гэдгийг бас одоо дүгндэг, цэгнэдэг ийм юм бас байгаа болов үгүй болов гэж ингэж боддгийг. Одоо тэгэл нүдэн дээр эн чинь одоо тэгэл шар хад руу ч явж л байна. Орон шорон ч явж л байна. Үгүй тэгэл эрэгтэй байсан хүн нүдэн дээр галзуурсаар гал эмэгтэй болол хувирчлаа шүү дээ. Тэгтээ ер нь тэгээд цаашдаа бид энэ сошиал орчныг ер нь энэ дараагийн 10 жилийг бид ер нь бас яаж харах юм? Монгол улсад энэ сошиал орчин маань ер нь албан бусаар хэвлэлийн юу болсон шүү дээ. Одоо тэгэл зүв зүгээр байж байгаа хүн дээр л уцаа нүрэнд нь тулгаад лайв хийгээл өөрийнхөө хүссэн хариултыг авахыг хүсээд байгаа. Өөрийгөө би одоо хэвлэлийн ажилтан гэж ярих гээд байгаа. Тэр нөхдүүдийг ер нь яаж зохицуулах? Энэ тороол хаягнуудыг бид ер нь яах ёстой? Эн чинь одоо тэгээд явж магадгүй бид нэр ирэх 10 жилийн дараа газар нутг нь бүрэн бүтэн байгаа ч гэсэн нэг бие биендээ нэг дургу бие биенийг нэг үзэн ятсан нэг 3 сая 500 мянган хүн болж хувирах үе дээ. Тийм учраас энэ дээр ер нь хуулийн байгуулагч тэр хууль мэдээллийн байгуулагч тэр яг ямар байдалтай байдгийг олон улсын жишг нь бас яадгийн. Зарим улсуудад бол тийм тороол хаяг нээх ямар ч бололцоо байдгүй гэж байгаа. Зарим нь бол бүр ашиглуулдаггүй гэж байгаа. Заримд нь шүү. Ингээд дурын хүн дурын хаягаа нээж цэцэг ус одоо тэгэл одоо янз янзын сайхан нэр ус өгөөд ингээд тэгээд тэрэн дээр дураараа юм бичиж идэг, доромжилж идэг, занж идэг, зүхэж байдаг. Ийм л одоо бас нийгэм болж хувирч байдаг шүү. Тэгэхээр аливаа юм бас нэг эрхчлөө байлгүй яах вэ? Гэхдээ нөгөө талдаа бас нэг энэ нийгэмд үзүүлж байгаа эерэг сөрөг нөлөөг нь бид бас нэг түнэлдэг, дүгндэг л байхгүй. Надад бол 10 жилийн дараа одоо тэгээ яг нэг аль нам засаг барихын сонирм биш шүү дээ. Энэ Монгол улс 10 жилийн дараа ямар болчих юм байх вэ гэдэг нь л энэ танхимд бас би нэг ярих ёстой юм болоо даа л гэж нэг ёсондоо үг хэлье л гэж ингэж бодсон. Тэгэхээр энэ дээр ер нь яг хөө ер нь зүгээр энэ дээр хийсэн судалгаа юм байт юм болоо үгүй юм болоо. За баярлалаа.